Сайн байцгаана уу. Илэг нэгт монголчуудаа бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Миний биеийг Баццгийн мөх талаа гэдэг. Миний төрсөн дүүг Баццгийн мөх болд гэдэг. Одоогоос 6 жилийн өмнө төрсөн дүүг маань Балагт нэг хар өдөр нэг жолооч машинтайгаа мөрөгчөөд зугатаацсан. Тэгээд эргэж олдоогүй. Тэгээд тэр ослоос хойш ямар ч илэрцгүй байжгаад сая түрүү оны 12 сарын эхнээс ахуулж яг энэ өвчнийх нь илэрч эхэлсэн. Уналт өгдөг, байнгын таталт өгдөг болсон байгаа манай дүү. Тэгээд тэрнээс хойш одоо бүх ингээд Монголд байж болох бүх эмнэлгүүдээр яваад шинжилгээнүүдээ өгөөд тархины хорд давтартай болсон гэсэн онш тодорсон. 3 дугаар эмнэлэгт ахуулсан Имраныхын зураг байгаа. Одоо энэ тархины зүүн талынхаа хойдолд ингээд 5 см гарын одоо хавдар ерөөсөө байгаа. Одоо энэ 3 дугаар эмнэлгийн Имрагаар ахуулсан зураг. Тэгээд эннийх нь тайлбар одоо бичгээр энд байна. Нэгдсэн 3 дугаар эмнэлгийн дүгнэлт ингээд тархины тодсогч бодисгүй Имра гэдэг. Тэгээд давхар одоо энэ рефлекс гэдэг энэ хувийн тархины унтаавын бичлэг авдаг Улаанбаатарт их цөөхөн байд юм лээ. Тэгээд энэ одоо яг ажиллаж байгаа түрүү карантин үеэр ингээд ажиллаж байгаа эмнэлгүүдээр бидэд ингээд бүгд үзүүлээд бүх онш нь ингээд тодорсон. Тэгээд ерөөсөө ингээд 5 см хэрэгтэй энэ тархины хавдар байгаамаа. Тэгээ Монголд ерөөсөө эмчлэгдэхэд 50% магадлалтай эмчлэгдэж ч болно, эмчлэгдэхгүй ч гэж болно. Дахиад энэ уналт нь болох үгүй эсхийг бол хийж мэдэхгүй байгаа эмчнэр маань. Тэгээд Солонгосын сөүлгийн төв эмнэлэг рүү би тэгэд хүсэлтээ явуулаа, бүх шинжилгээнийхээ хариуг явуулаад 100% эмчлэгдэх боломжтой гэсэн сайхан хариу хүлээж авсан байгаа. Тэгээ гол нь тэнд явахын тулд биднэрт эмчилгээний зардал их 120 сая төгрөг хэрэгтэй байгаа. Тэгээд илэг нэг тахан дүүсээсээ гуйж урайлж байгаамаа ингээд миний төрсөндүүд 18 настай залууд туслаарай та бүхэн. Баярлалаа.